Улаанбаатар хот маань төгжрөл гэдэг нэг том асуудал байгаа. Урт хугацааны яг суурьаар шийдэх ажлууд бол эхлүүлсэн явж байгаа. За эдгээр ажлуудын хамгийн гол нь бол Улаанбаатар хот маань хэвтэ тэнхлийн хот учраас 3 дээдлийн хэвтэ тэнхлэгтэр үргэлжлүүлж бол замуудыг бол хийж байгаа. Толгойтор дээр өнөр орооллын хойдлын эсгүүдийг бид нар холбох гээд ажиллаж байгаа. За урдуур энэ Улаанзуураас бол Туулын хурдны замын ажил бол эхэлсэн, гэрээд шалгарсан. Одоо бэлтгэл ажил руугаа гээд кемпүүд дуусж байгаа. Дам нуруунуудыг цутгах бэлтгэл ажил бол хийгдээд явж байгаа. 4-р сар гэхэд бол яг ингээд харагдахаар газар шорооны ажил бол эхлээд явна. Ажлын зураг бол баргалж дууссан байж байгаа. 95% гүйцэтгэлтэй явж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотыг бид нэр зүүн талаасаа барууны хүртэл Туулын хурдны замыг бид нар 27 оны наадмын өмнө зорчигчдын хөдөлгөөний нээж төлөвлөж байгаа. Хойдлын эсгүүдэд бид нар энэ улаан эсгүүдэд ингээд холбочих юм бол Улаанбаатар хот маань зүүнээс баруун талын үндсэн 4 магистралын гол замын урсгал бол ингээд чөлөөтэй болцоод зорчих хөдөлгөөн маань ойролцоогоор 35% хойдлын хэсэгтэйгээ нийлээд тэгээд тойрог нэг зам орчих юм бол нийт 50%-аар төгжрөл буурчна гэсэн бид нар ийм төлөвлөлттэй дэд үтцүүдийг хийгээд бол ажиллаж байгаа.